Бакалыг өнгөлүүл хорон байлдагчийг тордуул генерал хэмээх ардын үг бий. Хүн ихээс төрөхдөө генералын мөрдөстэй төрдөггүй, их сургуульд өргөсөн ч генерал цолтой төгсдөггүй. Гагцхүү эрд цэрэг хүний эд хав эрдэм чадал, эрэлхэг оюуныхаа хүчээр хүссэн аавын хүү болгон хүрээд байдаггүй. Энэ хүү эрхэм алдрын эзэн болдгийм. Тэнгэр заяад хүмүүн нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт Ахмад Буурал хошууч генерал Осрын отхон жаргалгааг урьж оролцуулсан юм. Отхон жаргалгай тэртээ 1928 онд Сэцэн хаан аймгийн Дайчин онгийн хошуу Хүүхэн хотогтын омог буюу одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутаг Галтай булнаа хэмээх гайхам сайхан нутагт Малчин ард Осор ламын гэр бүл мэндэлжээ. За би одоо 1928 онд дээр үеийн одоо Сэцэн хаан аймаг гэж байсан Дайчин онгийн хошуу. Тэгээд Хүүхэн хотогтын омог одоогоор Төв аймаг Эрдэнэ сум 6 дугаар нутаг Галтай булнаа гэдэг газар Ташгайт гэдэг газар төрсөө. Энэ одоо миний төрсөн нутаг Галтай булнаа. Одоо энэ уулын тэр өдөрийн нэг ташуу газар байна шүү дээ. Тэр одоо Ташгайт гэдэг газар. Энэ зургийг өнгөрсөн жил Төв аймгийн засаг дарга Инх болд иргэдийн хурлын дарга Батжаргаар нар аймгийн одоо генералуудаа хүлээж аваад бүр газар дээр нь очин зургийг аваад тэр цастай уул Булдан хаан гэдэг уул. Манай нутгийн одоо ард түмний их одоо шүтэн биширдэг. Би тэгээ энэ тал ном бичсэн байгаа. Булдан хангаад мөргмүү гэд тэр цастай уул байгаа. Тэгээд одоо энэгээр яваад энэ модтой уулын өдөө төгсөхтэй зэрэг Галтай гол урсж байгаа. Галтай гол урсаад Туулын гол нийлж байгаа. Ингээд Туулын голыг сэлвэдгэн штэ. Манай нутаг дээгүүр Эрдэнэ сумын нутаг дээгүүр 205 км газар Туулын гол урсдгийг. Тэгээд Туулын голд одоо ард туулын усыг одоо ууж ингэж одоо өссөн Галтай уулны атан ууган төрсөн нутаг юм аа. Эцэг гэхээсээ нийлээ хэдүүлээ дээ. Тэгээ одоо яг он жил өдөрч олон одоо ах дүүнэр маань бурхан болсоо. Одоо миний ээж Саалчин Малчин бүсгүй байсан. 1900 одоо 30-аад оны дундуур төрөхөөс болж одоо энтэд мантахын тав гинж лам гэдэг эмэгтэй байсан. За нэг миний эцэг бодог лам хүн байсан юм дээ. Би мэдэхгүй. Би одоо 4 настай байхдаа өнчин хоцорсон Осор гэдэг лам байсан юм дээ. Тэрээр баг балчир насандаа хөдөөгийн хүүхдүүдийн нэгэн адил хураг туглаан хариулж унах даахтаа ноцолдож өссөн бөгөөд 1939 оноос нийслэл хотноо ирж сургууль соёлын мөр хөөсөн гэдгээ. Улмаар 1943 онд Сүхбаатарын нэрэмжит офицерын сургууль байгуулагдаж Отхон жаргалгай энэхүү сургуульд элсэн суралцсанаар түүнийг генерал болох ирээдүйн их зам нь ийхүү нэгдсэн юм. Би одоо ерөөс 11 нас хүртэл мал болсон. Хонь хариулсан. Үхэл хариулсан. Дунд явсан. Ингээд 11 нас хүртэл хөдөө байсан байна. 1939 онд Улаанбаатар хотод орж ирж тэр миний ээжийг өөд болоход төрөхөд эндсэн тэр хүүхдийг Төв аймгийн Мөнгөн борцоогийн Дархан Даржаа гэдэг нэг хүн өргөж авсан. Тэр биднийг одоо үнчин учраас гэртээ татж яваад тэгээ 39 онд орж ирээ халхан голын дайныг жилшүү дээ. Тэгээд Улаанбаатар хотын Үлгэр жишээ 3 дугаар баг сургууль гэж тэрэнд ороод 4 жил сураад
43 онд төгсөөд тэгтэр хуучин Сүхбаатарын сургууль гэж байсныг Жанжин Сүхбаатарын офицерын сургууль болгоод тэрэнд одоо цэрэг ин ар гэр Мачийн ардын хүүхдүүдийг авдаг. Гэт тэр сургуульд одоо би орсон юм аа. Тэгээд одоо 1943 онд энэ сургуульд орж мөрдөс зүгээд одоо өнөөдөр хүртэл 69 жил одоо мөрдөсөө тайлаагүй цэрэг цагдаагаар одоо өөрөөр хэлбэл эх орныхаа аюулгүй байдал, улс орныхаа амгалан тайван байдлыг хамгаалах үйл хэрэгт насан турш ажиллаад одоо 80 гаруй настай ингээд одоо гавьяанахаа тэгтгүүр сууж байна да. Отхон жаргалгаан суралцж төгссөн офицерын сургуулиас манай нийгмийн олон салбарт тэргүүлэгч нэрд зүтгэлтнүүд олон төрсөн бөгөөд отхон жаргалгайд тэдний нэг яахын аргагүй юм. Тухайн үеийн офицерын сургуулийн хүүхдүүд өнөөдөр насны хэрүү санчгинд нь унаж 80 насыг илээсэн настан буурлууд болцгоожээ. Офицерын сургууль ч одоо их сайхан сургууль байсан шүү дээ. Энэ одоо Мачийн ардын хүүхд сурлагаа сайн, гоцоо онд сайн сурдаг, сайн хүүхдийг одоо авдаг. Аймагуд хуваартай. Тэгээ одоо офицерын сургуулийг 1943 оны 11-р сарын 5-нд ер нь офицерын сургуулийг нээх одоо анх одоо Сүхбаатарын сургуулийг офицерын сургууль болгох энэ санаачлалыг маршал Чо болсон. Одоо санд болгож намын төвхөрөө засгийн газрын хамтарсан хурлаар хэлэлцүүлж ингээд 43 оны 8 сард Жанжин Сүхбаатарын офицерын сургууль байгуулж одоо Сэдэн болгоо намын төвхөрөөний 1-р нарийн бичгийн дарга байсан шүү дээ. Тэгээд энэ сургуулийг одоо нээгээд 11 сарын 5-нд одоо тэр үед бол Бөмбөг ногоон гэж байсан улсын одоо хөгжим дараамжлагч театр. Тэнд одоо баярын хурлаа хийж залуу Жанжин 5 гисруугай хурлыг нээж илтгэл тавьж дараагаар маршал Чо болсон сайхан одоо дэлгэрэнгүй үг хэлж манай хизээнээсээ манай Монголын айран бол морьтой хүчрхэг ийм айран байсан. Одоо шинэ айран болж одоо офицер гэдэг цол бий болж байна. Ийм учраас та нарыг офицер Жанжин Сүхбаатарын офицерын сургууль гэж нэрлэж энэ сургуулийг нээж байна гэд. Тэгээ анх одоо 3 оны 11 сарын 5-нд сургуулийг нээгээд тэгээ бид одоо хичээлээ эхлээд одоо энэ гандан дээр байгаа хуучин одоо их засаг сургуулийн байсан да тэр бүхэн хуучин бод арьсгны балиг дээр нэг талдаа 4 давхар нэг тийм байшин одоо гандан дээр одоо байгаа. Тэнд офицерын сургуулийг нээгээд хичээлээ байшинд явуулдаг. Зүгээр одоо амрах барихтай бол 40 гэр барьсан. 40 гэрт одоо нэг гэрт нэг тасаг тэрэг өөрөөр манай тасгийн хүүхдүүд 10-аад хүүхэд нэг гэрт ингээд 40 гэрт барьд нэг жил болоод тэгээ офицерын сургууль чинь 44 он тэндээсээ нүүгээд одоо энэ Батан хамгаалах яамны хонтоор байгаа. Тэнд одоо олж одоо ингэж байлаа. За тэгээд офицерын сургууль бол одоо тэр үед аргагүй цэргийн одоо даргаыг бэлдэх ийм одоо зорилготой. Залуу тэр үед морин цэргийн дарганаар болох ёстой байсан та. Сүүлдээ бол одоо цэрэг армийн гол төр дүрийн мэрэгжил бэлдэх ийм хүч бод офицерын сургуульд төгсөөд ерөнхий сургуульд орж төгсөөд ингээд одоо офицер болдог ийм байсан юм аа. За офицерын сургуулийн хүүхдүүдийн нэг онцлог бол тэр сургуулиудаа одоо ямар их сайхан сэтгэлтэй ёстой жава гэж санаж мөрөөддөг шиг офицерын сургуулаа одоо үргэлж санаж явдаг. Офицерын сургуулийнх нэг бие биенээ дандаа хүндэтгэж явдаг. За угаал уулзах учрах ийм зүйлийг л одоо үргэлж бодж явдаг. Ингээд нэг уулзуулчихтаар бол их баярлдаг. За ийм арга хэмжээг бит хоёр бол олон удаа зохион байгуулсан. За энэний төлөө манай офицерын сургуульд сурч байсан одоо нөхдүүд биднэрт их талархалтай ханддаг. За тэгээ офицерын сургуулийг бол их сайхан одоо хүмүүсөө төгссөн багшид нэг сайхан эрдэмтэй багш нар байсан. Одоо офицерын сургуульдаас одоо энэ одоо ажиллаж байгаа хайруул гэдэг нь шүү дээ. Ардын
одоо багш юу ардын эмч хөдөлмөрийн баатар хайруул за тэгээ одоо хүүхдийн гавьяа тэмж гиндэн жамц одоо энэ уран зохиолч Сингийн Эрдэнэ бид нар чи одоо офицерийн сургуульд 1943 онд тэгээд гих мэтчилэн одоо их сайхан боловсон хүчингүүд их гарч тэгээд цэрэг арим одоо ягаад 54 он хүртэл офицерийн сургууль гэж байж хагаад 54 онд инх 50 цаг болж офицерийн сургуулийг татан буулгасан ийм түүх байдгийг. Одоо тэгээ офицерийн сургуулийн дараагийн одоо шинэ залуу өөр сургууль одоо энэ шинээр одоо өрлөг Тэмүүжин гэдэг жижигхэн хүүхдтэй ийм нэг сургууль байгуулж байна. Эндүүд одоо манай офицерийн сургуулийн одоо залгамж үе гэж бодож байгаа. За сүүлийн үед бол одоо офицерийн сургуультай төстэй ийм сургууль Батлан хамгаалахын их сургуульд одоо шинээр одоо бий болсон. За энэ офицерийн сургуулийн нэг энэ хүүхдүүдтэй уулзуулахад одоо маш их баяртай. Зарим нь одоо нас агцсан болоо тэр юм уу? Яг л одоо нөтх одоогийн цэрэг утастай жижиг хүүхдүүдийг хараад зарим нь одоо сэтгэл нэг хөдлөөд тэднийг үнсээд зарим нь ч бас одоо нулимс гаргачих байх шиг одоо за тэгэхээр энэ явдлыг бол одоо офицерийн сургуулийн одоо их сайн шал. Тэгээд офицерийн сургуулийн сурагчийн инх 50 цаг болоод улс ардын аж ахуйд олон салбартад доош нэг үед манай офицерийн сургуулийн одоо ажилж төмөр замд одоо ажиллаж байлаа, нисгэд ажиллаж байлаа. Тэгээ одоо эмч утсан олон бий. Одоо энэ одоо улс ардын аж ахуйд сайхан мэрэгжлэн гарсан. Миний анх одоо суралцсан 43 хойш энэ офицерийн сургуулиас төгс шарсан хүүхдүүдээс 8 хүн одоо генерал цал авсан байдгийг. Энд одоо Батлан хамгаалах яамны сайд байсан Моломж явц олдог сайд байсан одоо Бямба армийн улс төрийн газрын 1-р орлог дарга байсан Гомцор гэх мэтчилэн ийм одоо 8 генерал офицерийн сургуулиас төрсөө. Энүүгээр бол аргагүй одоо дэвсгэр төсний удирдах одоо ийм боловсон хүчнийг бэлдэх офицерийн бүрэлдэхүүнийг одоо бий болгоход офицерийн сургууль үнэлж болцгүй түүхэн гавьяа байгуулсан ийм сургууль гэж үздэг юм аа. За Отгон жаргал бат 2 бол 67 жилийн өмнө офицерийн сургуульд сурч байхдаа анх одоо эвнэ мэддэг танилцсан одоо ийм боловс болсон. 1946 онд би офицерийн сургуульд ирэхэд манай дээд ангийн ахлах ангид Отгон жаргал гэж одоо их сайхан одоо сурч байсан. За тэгээд одоо офицерийн сургуулийн нэг онцлог бол юу гэхээр бага ангийн сурагчид ахлах ангийнхаа сурагчдыг их хүндэгдэг, бас имээдэг, бас болохгүй бүтэхгүй юм хийж хол одоо бас тэднээс имээдэг ийм талтай. Офицерийн сургуулийн ахлах ангийн хүүхдүүд бол бага ангийн хүүхдүүдтэй бас их анхаарал тавьж хэлэх юмаа хэлж, туслах юмаа тусалж ингэж байдаг одоо ийм. За тийм учраас одоо 67 жилийн өмнө одоо бит 2 офицерийн сургуульд сурч байхдаа одоо танилцсан ийм болсаа. Отгон жаргалгаан удамд цэргийн хүмүүс олон бий. Түүний төрсөн ах нь Батлан хамгаалахын салбарт олон жил хүчин зүтгэж зэвсэг техник хариуцсан ажилдаг байсан учраас зэвсгийн сэрдар хэмээн алдаршсан хурандаа солтой хүн байсан бол төрсөн эгч нь цэргийн гар урлалын үйлдвэрт ойдолчин хийдэг байжээ. Өдгөөч Монголын цэрэг цагдаагийн байгууллагад Отгон жаргал генералын удмынхан олон бий. Баронас линейр постсон. Энэ дадлын үйлдвэрлэлийг хангах байчдаас зэвсэгтэй зөв харьцах дадлагыг төгс эзэмшихэд онцгой анхаарах ёстой. Тайврын хажууд буу сумлах, сум авах журмыг бичсэн самбар барилжих ном. Босооч ханаас тавьсан. Миний ах Осын Сэрдар гэдэг хурандаа байсан. За манай ах бол гавьяатай. Байданы гавьяаны Сүхбаатарын одонтой, Байданы гавьяаны одон хоёртой. 1945 онд
Энэ одоо 45 оны байлдаанд ороход Долны говьт өнөө 2 бригад гэдэг Нянтай сургууль ангид Улсын Баатарын Нянтай сургууль тэрний ангид зэвсгийн дараагаар очиод тэгээд зэвсгийн дараагаас одоо 45 оны байлдаанд ороод тэгээд 45 байлдаанд одоо тэдэж Олон Баатар төрсөн сайн байлцсан тэгээд байлдааны гавьяаны улаан төг одоогоор шагнагдаад тэгээд дараа нь төгсч ирээ хойшоо Ихүү инженерийн активд одоо манай дээр сайдрын зөвлөлийн ордогч ажлаа хамгаалах яамны сайд байсан Дусгомб. Тэр Дусгомбтой тэр хоёр одоо Монгол улсаас 1948 онд одоо тэр Москвад одоо Ихүү инженерийн активыг төгсч цэргийн мэргэжлийн инженер одоо мэргэжлээ төгсч ирээд Баттан хамгаалах яамд насан турш ажиллаж энэ одоо Баттан хамгаалах хүчний буу зэвсэг, гад зэвсгийн аюул учруулахгүйгээр амар тайван тэр албыг залгууж цэргийн одоо зэвсэг техникийг бүрэн бүтэн одоо байлгаж одоо өөрийнх нь нарийн инженерийн мэргэдлэр насан турш цэргийн одоо шинэ техникийг одоо нэвтрүүлж үр бүтээлтэй ажиллаж байсан учраас Сүхбаатарын одон Байлдааны гавьяаны 2 дахь удаагийн одон тэгээ Алтан гац одон цэргийн гавьяаны одон Зөв толгойд улсын цэргийн Байлдааны гавьяаны улаан төг одоогоор шагнаж ингэж одоо цэрэг аймда бүх ухамсарт амьдралаа зориулж ажилласан ийм гавьяатай хүн байсан да. Энэ нутгийн жирлахыгаа одоо ямар сайхан ажил хөдөлмөр эрхэлдэг юм бэ гэдгийг одоо тухайн үед одоо мэдэрч эхэлсэн л дээ. Тэгэл одоо яг тэр цагдаагийн байгууллагад орж ажиллах одоо энэ хүсэл эрмэлзэлтэй болсон л да. Миний одоо эгчийн 2 хүүхэд. Нэг нь хошууд цолтой. Нэг нь дид орондоо цолтой. Одоо тэтгэвртэй гарцсан байгаа. Болдбаатар гээд гадын аяас хамгаалах газар ажиллаж байсан. Ленинградад гадын сургууль төгссөн. Тэгээ одоо гадын байгууллагт ажиллаж байсан. Сайн Баатар гээд миний эгчийн хүүхэд. Дид орондоо цолтой. Криминалын ажил тэгээ одоо төлөөлөгч, сэргийлэн хамгаалах байцаагч ийм ажлыг энд одоо яасан ингээд цагдаад ийм 2 хүн цагдаад одоо ажиллаж байгаа. Хүний амьдралыг хань ижил үр хүүхэдгүйгээр төсөөлөх аргагүй. Цэрэг хүн арга гэртээ цаг зав гаргах боломж ололцоо тунд харуу байдаг. Харин отхон жаргалгүй аль болох арга гэртээ цаг зав гаргаж гэртээ байгаа үедээ гэр бүлийнхний гарынхаа хоолоор дайлдаг байсныг түүний гэр бүлийнхэн дурсан ярих дуртай лээ. За би ааваасаа бол хоёулаа. Би хамгийн том охин байгаамаа. Тэгээ миний аав бол ерөөсөө айгүй цэргийн хүн, тэгээд айгүй ажилтай. Тэгээ намайг одоо мэдээ авах цагаас эхлээл одоо ажил ихтэй. Ерөөсөө гэрийн бараа харахгүй тийм хүн байсан. Тэгэл ажил гээл явдаг. Тэгээ манай аав гадын газрын хорлогч байсан. Тэгтээ манайх чинь гал командын байранд байсан. Тэгэл би аавыгаа хизээ ирэх бол гэл цонхон дээр нь хараад аав манай гэр аавын нэг ажил 2 ойрхон л доо. Тэгэл цонхон дээр гараад аавыг одоо хизээ эндээсээ гарч ирэх бол гэл ингээл цонхон дээрээ суугаад дуулаад аавыгаа хардаг байсан. Миний аав айгүй их ажилтай ерөөсөө тийм хүн байсан. Миний одоо хань Навааны долгорсүрэн гэж эмэгтэй байсан. Ингээд 20 настай. Би 22-тай. Битээр 1950 онд одоо гэрүүл болсон. Ингээд одоо манай гэрги одоо яг 56 жил гэр нийлүүлж хамт амьдэрч 2 охинтой. Нэг охин маань Инг Туяа гэдэг. Нөхөр нь хөдөө аж ахуйн сургуулийн захирал байсан. Бимба, Мадын гавьяа тэмж, шинжлэх ухааны активч, Мададчихын шинжлэх ухааны активын одоо тэргүүн ерөнхийлөгч ийм ажил хийдэг. Одоо сая ихтэй сургуулийн захирлуудыг сайхан солио штэ. Тэгээ тэр одоо ажиллаа өгөөд Мадын мэлгийн эрдэм шинжлэхүүний хүрээнд одоо ажиллаж байгаа. Тэгээ миний одоо
охины Инх Туяагийн одоо 2 хүү 2 охин төрүүлсэн. Ингээд нэг охин одоо Японд байна. Нэг охин одоо ажил хийж байна. Бүлэнбаатар гэж хүү нь одоо Малдамдгийн эдийн засгийн хүрээнд ажиллаж байна. Тэгээ эдний одоо ач хуч янз бүрийн хүүхдүүд нийлээд одоо энэ баг 10-20 болцсон амьдарч байна да. Тэгээ сэргийлэхт одоо цагдаагийн газрын генерал болоод хотын цагтан сэргийлэх газрын одоо орлогч одоо дарга болоод тэгээд бүр улам аав минь ажил нь айгүй ихсэн, ажил ихтэй байсан. Тэгээд ерөөсөө гэрийн бараа харахгүй. Тэгэл яг хөтэ тэг ажил ихтэй болохоор тэгээд шүн хүртэл аав минь ингээл унтчих яхад нь тийм хэрэг гарлаа, тийм ажил гарлаа гэл ингээл дуудаад явдаг тийм хүмүүс. Тэгвэл тийм мөртөө тийм их ажилтай мөртөө бас биднэрт бас цаг зав их гаргадаг, цаг заваа гаргадаг. Тэгээд өөрөө хоол ундаа хийдэг. Ээж биднэргээ за та нар сууж би нэг сайхан хоол хийчих гээд тэгэл дандаа тэгээд биднэрт янз янзын хоол хийж өгнө. Өөрөө хоол хийх дуртай. Манай ах их одоо яг тухайн үед их гоё манай ах өөрөө их яг хүний их хайртай, халамжтай хань, хайртай хүүхдтэй эцэг байдгийн яг тухайд ингээл яваад очихоор үнэхээр сайхан хоолтой өөрөө их гоё хоол хийж өгдөг байсан. Цагаан сараар очино бүх айл бууцтай байдаг. Тэднийх бууз, суушур бүх төрлийн хоол хийсэн. Яг өөрөө ганцхан гараараа хоол хийдэг. Өөрийн гарын хоолыг мэдэх хэрэгтэй. Үнэндээ дуртай байлаа. Отхон жаргалгүй офицерын сургуулаа төгсөөд данс хөтлөгчөөс эхлээд олон ажил алба хашиж явсан бөгөөд 1956 онд тухайн үеийн зөвлөлт холбоот улсын Ленинград хотноос суралцахаар бодсон юм. Тэгээ би одоо шууд хуучин дотоод явдсан юм гэж хэлсэн шүү дээ. Засан хүмүүжүүлэх газрын данс хөтлөгчөөр эхэлж ороод. Тэгээ 1950 онд 22 настай байхдаа энэ Борогийн алтны уурхай гэж одоо хоригдлын хүчээр алт гаргадаг ийм одоо энэ Бороо голдинг гэдэг байна шүү дээ. Энийний наахан талд Борогийн алтны уурхай гэж байсан. Тэр лагерын одоо улс төрийн орлогчоор 22 настай. Би одоо миний хань тэгэхэд 20 настай залуухан охин. Ингээ бид нэр офицер Бороод одоо очиод тэнд улс төрийн орлогчоор ажиллаж яагаад тэгээд тэнд одоо алтан үйлдвэрлэдэг. Жилийн төлөвлөгөө 4% ирүүлэлээр Маршал Чавц дотоод яамны сайд генерал Дөнгөрж рапорт өгч бид нэр одоо өдрийн бүтээгдэхүүнээс 50 хил хатыг бэлэгдээд Маршал Чавцын хүлээж аваад тэр үед майдрууга референт байсан. Тэгээ майдруугаг за энэ 50 хил хатыг улсын фондод тушаа гэд. Тэгээ улсынхаа фондод одоо тушааж байсан юм аа. Тэгээд Борогийн алтан уурхад ажиллаж байгаа. Тэндээс Улаанбаатарт нэг бидний хүүс семинарт ирсэн чинь намайг одоо тэр үеийн дотоод яамны намаа хорооны дарга дээр дуудаад очсон чинь өнөөдөр одоо залуучууд Монголын хувьд залуучуудын эвлийн дотоод яамны хорооны одоо сонгуул болох гэж байгаа. Чамайг одоо эвлийн хорооны 1-р нарийн бишгийн дараагаар тавина гээд. Тэгээд одоо би Улаанбаатар хотод Монголын хувьд залуучуудын эвлийн дотоод явдлын яамны хорооны нарийн бичгийн дараагаар сонгогдож ирж анх Улаанбаатарт одоо орж ирсэн. Тэгээ одоо нам эвлийн ажил хийж байгаад тэндээс 1954 онд улсын галын байгууллагын орлогчдаар очиод тэр удаагүй нэг жил хэртэ болоод хойноос Оросд Ленинградад төгссөн анхны одоо улсууд ирж тэр орлогчдаар миний ажлыг Адиа гэдэг хүн авч би Ленинградын гадын техникийн нунд сургуульд яв төгсөөд 3 жил сурд төгсөөд 59 онд төгсөж ирээд надтай хамт Кяттын 21 генерал Кяттын 21 офицер Албанийн 7 Үлмэний 11 ийм одоо офицерууд бид нэр одоо гадаа аюулаас хамгаалах техникийн дунд сургуульд сурсан. Тэн дээр одоо зарим газраас одоо юунд тэр сургууль Албанийн Энгэр Ходжо гэдэг тэр үед одоо коммунист намын одоо дарга нь байсан шүү дээ. Тэр дарга хамгаалагч байсан Албан улсын хөдөлмөрийн баатар Геннадий Хаки гэдэг
хүнээ даргалуулсан 7 хүн ирж надтай хамт сурч исэн. Хятад Оросын харьцаа жоохон муу байсан учраас өнөө нийгмийн ном үзэхгүйгээр зөвхөн галын техникийн асуудлыг үзэж 3 жил сурдаг сургуульд 2 жил 21 офицер надтай хамт төгссөн. Дараа нь төгсөөд Бээжин хотод ирж Хятад ард улс галын аюулаас хамгаалах сургууль байгууд тэр 22 офицерыг бүгдийг багшаар томилсон тухай Заавандаа гэж миний найдаж байсан офицер захиа бичижсэн. Тэгээ одоо тэнд олон улсын интернатнаач ийм одоо Бүлдүн Ленинград хотод одоо бид Ленинград хотын 250 жилийн ойг тэмдэглэж бас их ёсол болж ялаа. Тэр үед одоо бас зөв толгойд улсын коммунистийн одоо намын эсэрхүүлэг гарлаа гэж одоо Бүлдүн одоо өөрчлөгдөж хөршөө одоо намын одоо дарга болж тэгээ сэрийн дээд зөвлөлийн дараа Воршилов болж ингэж одоо бас нэг тийм антивартирийн групп гэж одоо намын эсрэх одоо бүлэг гарлаа гэж ийм юм гарч одоо бужигжсэн. Тэр үед би ахлах цэцэг тоттой цэргийн дунд сургуулийн сонсогч байсан. Тэгээ Ленинград хотод их сайхан хот, түүхтэй, уламжилттай, алд түмэн одоо их соёлтой, хот бол их гоё ийм одоо хотод 3 жил болсон да. Дараа нь Москва хотод цагдаагийн дээд сургууль төгссөн. Цагдаагийн дээд сургуулийг бол одоо бид одоо манай хошигсинраа Думбураа тэгээ одоо Мишигдорж гэж хоорондоо Жамин гарав ийм улсууд бидний одоо Москвад одоо цагдаагийн дээд сургууль сууж суралцаад тэгээ би ирээд цагдаагийнхаа аль нэг байгууллагатаа одоо дүүрэг юм уу аймагт ажиллах байх. Тэр үе Орион гэж байсан. Тэрэнд ажиллах уу гэж бодсон чинь намайг шууд Хэнтэй аймгийн аюулаас хамгаалах хэвчийн дараагаар томилоод тийшээ одоо би томилтоор явсан да. Тэр явуулахад манай одоо нийгмийн аюулаас яамны 1-р оролдогч Улсын аюул хамгаалах газрын дарга хошигчинрал Алвдгийн гүнсэн гэж генерал байсан. Тэр хүн одоо намайг шууд одоо Хэнтэй аймгийн аюулаас хамгаалах хэвчийн дараагаар томилж явуулсан. Ийм төвтэй. Тэгэхээр миний хувьд бол Отгон жаргал генерал 1973 оноос эхэл танилцж удирдлаганд ажиллаж байсан л да. Өөрөөр хэлбэл 1973 онд Отгон жаргал генерал Хэнтэй аймагаас цагдаагийн ерөнхий газрын орлогч бөгөөд хотын цагтан сэргийлэх газрын дараагаар ирж ажилласан. Энэ үед би эргүүлийн ороодод салааны дарга байсан. Дараа нь би Отгон жаргал генералын гар дараас зөвлөл холбоо улсад сургууль явж байлаа. Энэ үеэс Отгон жаргал генерал гэдэг хүнийг сайн мэдэж, удирдлаганд ажиллаж, бас хамтарч ажиллаж ингэж явсан төвхтэй. Эх орон ард түмнийхэн өмнө урагсан тангарахтаа үнэт зүтгэж, хүлээсэн үүргээ чадамгай биелүүлж, хэлэх хүүхдээ хийсэн ажилтай байгуулсан гавьяатай байна гэдэг цэрэг хүний бахархал мөн. Улсад одоо 42 жил ажиллаа. Тэгээ одоо улсын олон медаль одоо Баданы гавьяаны удаан дэгөө олон гадангад судан цэргийн гавьяаны олон тусгай тахиндын олон тэгээд ойн хүндэт медалууд бүгдээрээ байгаа. За мөн Куб улсын аюулаас хамгаалах байгууллагын хүндэт медаль, Чехословак улсын одоо нийгмийн хэв жирмийг сахиулах одоо алууны хүндэт медаль, Ардчилсан Германы байлдааны медалаар гэх мэт гадаад улсуудын олон медалаар зөндөө шагнагдсан. Өөрийнхөө улсын бол одоо энэ манай нийгмийн хэв жирмийг хамгаалах, өөрөөр хэлбэл улс орны аюулгүй байдгийг сахиулах үед хэрэгт ажилласан учраас онц сэргийлэгч, онц галз өнөөгч, шүүхийн шийдвэрлэх газрын тэргүүний ажилчин, хүндэт чекист гэх мэт одоо олон шагналыг хүртсэндээ. Хүн ажил хийж байхад бас янз бүрийн сонин тийм учирд тийм одоо гинтийн сайхан мартагчгүй үйл явдал болдгийм байна. Ингээд задуу үедээ хэлэхэд би одоо
юунд алтны онцгой лагерт ажиллаж явах тэр үеэ мартдаггүй. Яагаад гэвэл одоо алтан үйлдвэрлэл 3 жил одоо алтан үйлдвэрлэж хоригдлын хүчийг одоо зөв хөдөлмөрт ашиглаж алт гаргаж Монгол улсын одоо алтны фондыг нэмэгдүүлэх энэ ажил 1 тонн гарын одоо цэвэр алт одоо 90 хэдэн карат гэж байгаа шүү чанар сайхан одоо шижир алт Монгол улсын одоо банкнд одоо тушаасан тэрийг одоо би мартахгүй санаж явдаг юм аа. Дараа нэг асуудал нь юу? Хэнтэй аймагт ажиллаж байхад 1971 оны 9 сарын 13-нд нэг шөнө гинт манай нутаг дээр харийн улсын онгоц сүйрж унсан. 1971 онд Утган жаргал генералыг Хэнтэй аймгийн нийгмийн илээс хамгаалах газрын дарга байхад тэнд Гятадын онгоц сонсон унсан юм байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо онгоцны хэргийн газрын үйлчлэгийг толгойлж хийсэн хүн бол Утган жаргал генерал. Тэгээ энэ үед бол хоёр орны хоорондын харьцаа бол ус тийм сайнгүй байсан. Тэгээ энэ одоо чухал арга хэмжээг их одоо зөв талаас нь бас их төвчээртэй дипломат усыг сайн баримталсан ийм байдлаар одоо нэг өнгөрүүлсэн хийсэн баримтжуулсан ийм ажил байгаа юм л да. Энэ талаас нь бол ихээхэн тийм одоо түүхэнд үлдсэн ийм хүн гэдгийг би одоо зориуд тэмдэглэж хэлж байна. Тэр нь хэн байсан бэ гэхээр Хятад улсын анхны ард маршлын нэг Баттан хамгаалах яамны сайд Гимбё тэр онгоцонд эхнэртэй хүүтэй жолоочтойгоо хэвч нэг 9 хүнтэй явж байгаад одоо энэ Хэнтэй аймгийн Идэрмэг сумын нутаг Бэрхийн уурхаагаас урагш 14 км Суврагын хөндий гэдэг газар онгоц зүйрсэн. Тэр хэргийг одоо шалгаж барагдуулсан. Тэгэхэд Хятад ард улсын элчин сайд сүүн тэр үед очиж газар дээр нь үзээд тэр суурил болсон газрыг одоо газар дээр нь үзээд ингээ одоо бид тэр бүх асуудлыг шалгаж хоёр улсын харьцаанд хурц байдал гаргагүй одоо тэр том суурилын асуудал шалгаж барагдуулсан. Хятадын элчин сайд байсан сүүлдээ энэ тухай ном бичээд 68 улсын хил дээр гарсан. Одоо ч хүртэл дэлхийн нийтээр энэ маршлын одоо суурилын хувь заяаг надаас асууж хэрдгийг би хэлдэг. Би жижиг дарга Монгол улсын одоо нэг аймгийн аюулаас хамгаалах байгууллагын дарга. Тэр маршал Лимбо Хятад улсын дарга Мао Цзэдун ерөнхий сайд Жон нарын хооронд юу байсныг одоо би мэдэхгүй. Одоо би бол боцсон учрыг шалгасан. Ийм одоо байдлаар ярьдаг. Ингээ над оператор агентийн сурвалжлагч 2-3 удаа надад ирж уудлаа. Японы төв телевизийн одоо сурвалжлагч ирж 20 минутын ярилцлага одоо авах жишээтэй. Гадаадын улсууд одоо ер нь яагаад Хятадын үдирдэгчдийн хооронд ийм явдал болсон юм? Яагаад ийм суурил болсон юм? Энэ асуудлыг одоо шүртэж сонирхож байдаг. Энийг бол одоо тусгай тус үрдээ бол одоо мэддэг учраас би бол энэ талаар зүгээр одоо газар дээр нисч яваад газар дээр унсан онгоцыг суурилыг шалгаж тэгээд тэр 9 хүний одоо Хэнтэй аймгийн Идэрмэг сумын нутагт тэр одоо Суврагын хөндий газар оршуулад ингээд одоо тэгээд тэр Хятадын элчин сайд сүүгийн хэлсэн номондоо хэлсэн байна лээ. Орон нутгийн удирдлагууд их сайхан хүлээж авсан. Тэр үед одоо Хятад Монголд харьцаж их муу байлаа шүү дээ. Тэгээ одоо энэ бол Хятад Монголын ард түмний найрамдлын сайжрахын бэлэг тэмдэг болох хаа гэж гэх мэтлэгээ сайхан одоо өгнөд хэлж тийм ном бичсэн байна лээ. Тэгээд энэ одоо маршлын суурил бол тэгээ одоо яг одоо нутгаа дээр одоо Хэнтэй нутагт болсон ийм явдал болсон. За тэрийг би одоо мартахгүй дурсаж санаж хоёр улсын үйл явдал цэргийн одоо том удирдлагын одоо харамсалтай сүйрсэн энэ асуудал би бодож явдаг юм аа. Ингээд тэрнээс хойш
нийслэлийн цагдаагийн дарга байхдаа 1979 оны 5 сард их гигантын Далай лам анхдугаар удаа Монгол улсад ид тэр үеийн хятад одоо төвдийн харьцаа гэх юм уу тэгээ намайг одоо яамны сайд дуудаад ингээ одоо энэ Далай ламын хамгаалтыг одоо хариуцж ажиллаа гэд. Тэгээ нийслэлийн цагдаагийн дарга байхдаа бие үрдүүнийхөө хүчээр Далай ламыг одоо ирэхэд аюулгүй байдлыг сахиулж ингээ одоо анх Монголд ажиллахад нь одоо хамгаалтыг хийсэн. Далай лам тэгэхэд 44-т залуухан байсан. Одоо 70 хэдтэй настай өвгөл лам болцсон байгаа байх. Ингээ одоо Далай ламын хамгаалтыг анх хийж Далай лам над бас эдгсэг хандж байсан. Энэ дурсамжийг мартдаггүй. Тэрнээс хойш Далай лам Монгол улсад одоо хэд хэдэн удаа ирсэн байх. Тэр үед ганцчлан хийдих хамбал ам бол номч мэрэгэн гомбожуугаа байсан. Гомбожуугаа одоо над зөвлөж энэ одоо мөргөлийн асуудлыг одоо их тайван аюулгүй одоо сайхан хийж амар амгалан одоо өнгөрөө гэж ингээд номч мэргийн их лам гомбожуугаатай хамт дид хамбал одоо энэ зүүрээ зүүрээ дуган нөлөөний зүүрээгийн дугны одоо хамбал ам дамбажуу. Тэгэхэд тэр одоо их хамбал амын одоо дид одоо ламаар тэгээ дамбажуу бид нэр Далай ламтай хамт явж анх Монгол улсад одоо айлчиж мөргөл үйлдэх энэ аюулгүй тайван байдлыг сахиулах энэ ажилд явсан одоо би мартдаггүй юм да. Отхон жаргалгой 42 жил төрийн алба ашигтай гадаад дотоодын олон одон медалаар Ингрийн цолуулж гавьяа шагнал удаа дараа хүртэж явсны хамгийн багтууштай нь 1979 онд Монгол улсын маршал Цэдэн Балгуугаас генерал хэмээх цолыг хүртсэн явдал байлаа. Ийхүү тэрээр Монгол улсын 68 дахь генерал болсон бөгөөд Цэдэн Бал даргаас генерал гэдэг цолыг анхлан гардан авсан хүн. Тэгэхээр Отхон жаргал генералыг нийслэлийн цагдаагийн газрын дарга байхад гол одоо болсон асуудлууд юу байдгийг гэхээр нэгдүгээрт нийслэл готод орон сууцны хороо бүрийг хэсгийн байцаагтай болгосон байдаг. Тэгэхээр энэ одоо арга хэмжээ бол одоо болтол одоо иргэдэд их ойртсон цагдаагийн ийм алба болж хувирсан байгаа. Хоёр дахь юм нь бол квадратын системээр нийслэл готод нийгмийн хэвлэмж сахиулах юм оролдлогуудыг хүчтэй хийсэн байдаг. Нөгөөр хэлбэл 1 квадрат метрт 1 километрт одоо цагдаагийн байгууллагын ямар хүчнүүд байгаа юм, туслах хүчний одоо зүгээс хийж болох ямар ажлууд байгаа юм гээд энэ цагдаагийн нийтлэг үүрэг гэж байгаа юм л да. Энэ нийтлэг үүргийг л одоо цагдаагийн бие бүрэлдэхүүнээр хүн бүрээр гүйцэтгүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан. Энэ бол их чухал арга хэмжээ байсан гэж ингэж үздэг. За хоёр дахь юм нь түүх баримтцэлтээс харахад Отхон жаргал генерал нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байх үедээ гэмт хэргийг илрүүлэх гэмт этгээдүүдийг одоо бас баримтлах үе энэ гэж байна л да. Энэ үүнийг тийм шинжлэх ухааны үндэстэй төлөвлөгөөтэй айл талын аюулгүй байдлыг хангаж хийх ийм оролдлогууд их сайн хийсэн байдаг. Энэ бол их одоо чухал үлдэц сургамж болсон ийм одоо юм байна л да. 1960-аад оны ос эхлээд Отхон жаргал цагдаагийн байгууллагт удирдах албан тушаалд би Батлан хамгаалах яамд мөн удирдах албан тушаалд ажиллаж байсан. За ингэж ажиллаж байхдаа айрам цагдаагийн байгууллага хоёрын харилцааг сайжруулах энэ талаар бол бит хоёр одоо санаачилж энэ хоёр байгууллагын хооронд бол хамтарч ажилладаг, бие биенээ ойлгодог, бие биенээ тусалдаг ийм харилцаа бий болсон. За энэ хэрэгт бол бит хоёр одоо хувь нэмрээ оргуулсан гэж ингэж одоо үзэж байна. Энэ төв гал хамаанд гэдэг нь шүү дээ. Төв гал хамаандын дараагаар ажиллаж байгаа. Тэгээд дараагаар нь галын хитчин нэг хэсэг төр цагдан зэрэглэх байгууллагатай нэг галуу сэргийг хамгаалах хэсэг гэж байсныг хоолдон салгаад би одоо
гадын хэдцийн дарга болж өөрөөр хэлбэл Монгол улсын гадын байгууллагын дараагаар ажиллаж байсан. Алсамөгч Лихийг мэддэг цаг хугацаа юу ч хайрлалгүй үнсэн товарг болгодог тиймэр хоёртай гуравдан тэмцэл явна. Энийгээр дотор өрхийн гишүүдийн ариун цагаан хөдөлмөрөөр олж цуглуулсан и дагуурс ном түүх соёлын дурсгал ховтос хунар үнэт идлэг ер нь юу шатаж байгаа болоо. Аав ээжтэй нар ах дүүстэй баяр хөөр улсан балчир үр хүүхэд аврал ирж байгаа юм биш үү? Харин ч цагаалталгүй мэдээлсний хүч хугацаа хөдлөг ирсэн галс нөгчдийн ачаар уулгалсан гал газар авч чадлагүй унтарч азтай энэ хүүхэд үхлийн аюулаас аврагдлаа. Тэгээд тэр яамны гадын хэдцийн дараагаар ажиллаж яваад тэндээсээ одоо манай цагдаагийн даргаас сүйд Батанбаалах яамны сайд болсон Авхиа генерал намайг цагдаагийн активд хойш явуулсан юм аа. Тэгээд цагдаагийн дээд сургуулийг төгс ирээд 1967 онд шууд Москвагаас ирэнгүүт намайг Хинтээ аймгийн нийгмийн аяллаас хамгаалах хэдцийн дараагаар томилж очив. Тэнд 7 жил ажиллаад 1973 онд улсын цагдын цэргийн ерөнхий газрын орлогч Улаанбаатар хотын цагдын цэргийн газрын дараагаар ирээд мөн 7-8 жил ажилласан. Тэр ажиллаж явах хугацаанд маршал Цэтэнбал нэг өдөр дуудаад намайг одоо хошуу генерал цолоор шагнасан. Тэгээ би одоо маршал Цэтэнбалаас ахыгаа генерал цол авч яхад ээжтэйгээ очиж хамт баяр хүргэж ийсэн. Тухайн үед нийслэлийн цагдаагийн газрын дараагаар ажиллаж ийсэн. Одоо энэ нийслэлийн цагдаагийн газар гэж байгаа тэр газар очиж ээжтэйгээ хамт очиж баяр хүргэж явж ийсэн. Тухайн үед тэгээд ямар гоё мэрэгчлээ ахаараа үнэндээ тухайн үед бахархаж байсан. Отхон жаргалгүй ямагт шинийг санаачлагч өдөрдөн зохион байгуулагч хүн. Тиймдээш тэрээр Монголын генералуудын байгууллагыг анхлан үүсгэн байгуулж ажээ. Мөн тэрээр гавьяаны ямралтандаа суусан ч өдгөө хийж үдээх их хүсэл зориг нь оргилсан хэвээрээ байгаа бөгөөд маршал Цэтэнбалын академийн эрдэм шинжилгээний төвийн тэргүүлэгчээр ажиллаж байна. Отхон жаргал бит хоёрын одоо нөхөрлөлийн бас нэг зүйл бол Монголын генералуудыг хоорондох одоо харилцааг одоо бас бэхжүүлэх генералуудын төлөө бас авах зарим арга хэмжээнүүдийг бид хоёр санаачилсан. Монголын генералын байгууллагыг саран ээж нийгэмлэгтэй хамтраад генералын байгуулах ийм санаачилгааг бид нар одоо отхон жаргал бусад олон нөхдүүд бий тавиад тэгээд Монголын генералуудын байгууллага одоо бий болсноос хойш овоо хэдэн жил болж байна. Тэгээд энэ арга хэмжээний үр дүнд одоо юу бий болсон гэхээр Монголын генералын өдөр гэдгийг одоо жил болгон тэмдэглэж энэ арга хэмжээг тэмдэглэхдээ жил болгон одоо генералтай байгууллагууд энийг ээлжлэн хариуцаж ингэж зохион байгуулж байгаа. Би одоо өнөөдөр бас жоохон одоо дэмжигтэй хасдаг. Энэ одоо эрдэм шинжилгээний төв юу Цэтэнбалын актив гэж байна. Тэрний тэргүүлэгчээр одоо хүртэл ажиллаж маршал Цэтэнбалын байгуулсан гавьяаг мөнгөчүүлэх, сурталчлах, ер нь одоо эрдэмийн үндэстэй судлах хийх ийм одоо академи одоо ажиллаж байгаа. Манай академийн ерөнхийлөгчээр маршал Цэтэнбалын хүү зоригтой ажилладаг. Нэгдүгээр одоо тэргүүн орлогчоор энэ улсын сургуулийн багш Жамбал Сүрэн гэж хүн тэргүүн одоо ерөнхийлөгчээр одоо ажилладаг. Ингээ бид одоо их маршлынхаа байгуулсан гавьяаг мөнгөчүүлэх энэ ажил хоёрт одоо хүртэл одоо жоохон ном сонин бишиж ингэж одоо ажиллаж байна да. Отхон жаргал бол одоо үнэхээр хуулийн байгууллага, цагдаагийн байгууллага одоо ийм байгууллагт
ажилласан болоод юм уу. Ер нь их дутагдал бол одоо нэг хэлжгээр дутагдлыг би бол олдгүй. Их хүнд бол найздаа нөхөрлөлтөн болоод үнэнч хийж байгаа энэ ажил бол чин сэтгэлээс одоо явдаг. Тэгээд одоо бид хоёр бол ер нь чадах олох бүхнээр биеиндээ тусаж нөхөрлөлийг одоо үнэхээр бид хоёр бол хамгийн дотн одоо ийм найзууд байна. Ийм учраас одоо найзыг улам одоо эрүүл саруул байж ад жаргалтай байх хайг одоо хүсэж ирэж байна. За нөгөө талаар хувь хүний хувьд бол манай Отгон Жаргалын генерал ч их сайхан эр хүн. Ерөөсөн бас боловсон хүмүүстэй их сайхан харьцдаг, урайлган хинтээс одоо нэг одоо хэмжээнд харьцаж явдаг. Ийм одоо үлгэр жишээ сайхан одоо ахмад хүн. Тэгээ яг Отгон Жаргал генералдан уртудаа наслаж бидэндээ бас одоо сургамж юмаа хайрлаж хооч үедэн одоо өөрийн чаддаг мэддгэн сэтгэл харамгүй одоо үлдээж байдаг нь талархаж байдаг би зориуд тэмдэглэж хэлж байна. Ах маань насаараа одоо цагдаагийн байгууллагт хүчин зүтгэсэн. Тэгээд тэр хүний цэрэг хүний төсвөр төвчээр ямар байдгийг би яг тухайд харсан л да. Хажууд нь 2-3 сар одоо эмнэлэгт сахиж явж байхдаа үнэхээр би босох ёстой шүү, хөл дээрээ тэмцэх ёстой шүү өстой гэсэн байдлаар одоо өөрөө яг бүр оюун ухаандаа шингээсэн тий. Тэгээд одоо тэр эмчийн заавар зөвлөгөөгөөр ерөөсөө яг өдөр болгон гимнастик дасгал хийгээд ер нь өөрийг харахад өстой цагдаа хүн ямар байх ёстой би одоо яг хөл дээрээ босох ёстой шүү гэдэг байдлаар үнэхээр 2-3 сарын дотор одоо хөл дээрээ босч ирсэнд нь үнэхээр гайхаж биширч явд юм аа. За миний аав бол цэргийн генерал хүн тэгтээ миний аав бол одоо өөр хүүхэд биднээр тогтохгүй ачцээ нартаа халамжтай хайртай өвөө юм байгаамаа. Аа. За.